яагаад гинт имчлэг хийж байна. Би хаана явж ирвэ гэвэл хартаа манантай ой дотор алхалт хийж байна. Хаяа зүгээр л үж бодохгүйгээр өргөвчөө өрөөд нэг тийшээ хашаач хамаагүй юмар санагддаг. Яг тэр үеүддээ бороотой байна уу? Хүйтэн байна уу? Хамаагүй аль болох байгаль руугаа ирэх гэж хичээдэг. Тэгээд одоо мантай хүйтэн байсан хамаагүй ингээд алхаж байна. Яг хүүхний сэтгэл санаа, сэтгэл зүрх гэдэг зүйл нэгэн хэвээр хизээч байхгүй, үргэлж өөрчлөгдөж, их зүйлийг хүсэж, заримдаа зүгээр юу ч хүсэхгүй болоод юу ч бодохгүйгээр зүгээр л оршмаар санагддаг. Энэ үеүддээ аль болох өөрийгөө хүлээн зөвшөөрдөг, өөртөө ярилцдаг, өөрийгөө чаддаг. Миний одоогийн хийж байгаа зүйл, миний бодож, миний зорж байгаа зүйл яг үндэ бүтэх юм болов уу? Амжилттай болох юм болов уу гэж өөрийгөө бодож зовоодаг байсан. Тэгтээ одоо л болсон. Яагаад гэвэл яагаад тэр миний хувьд зорж байгаа, миний мөрөөдөж байгаа зүйл бүтггүй байсан ч зүгээр. Бүтэх бол тэрлээз. Бүтггүй байсан ч зүгээр. Би яг л ингэж өөртөө бодож, өөртөө сануулдаг болж байгаа. Яагаад би ирээдүйд болох зүйлийн төлөө санаа зовох ёстой гэж. Яагаад би тэр мөрөөдлийг, тэр зорилго гээд байгаа зүйлийг заавал бүтээх гэж хичээх ёстой гэж. Зүгээр л хаяа амармаар санагддаг. Хүнд амралт хэрэгтэй үед гэж байдаг та. Яг л тэр үед амрах хэрэгтэй. Энэ амьдралд энэ үеийн самуутай стресс ихтэй дэлхийн ертөнцид амралт гэдэг зүйл үнэхээр хэрэгтэй. Бид тархиа, сэтгэлээ, бие махбодоо бүх зүйлээ амраах хэрэгтэй. Яг энэ бичлэгэн дээр би зүгээр л чилчиж байгаа бох. Ийшээ дэшээ яваад буцаж өгсөөд амьсгаад чинь ядарч байна гэд. Би яг YouTube эхлүүлснээ ерөөсөө ойлгохдаггүй. Зүгээр л хийж үзмээр санагдсан. Шинэ зүйл тушааж үзээд өөрийгөө сэрмээр санагдаад. Тэгээ миний YouTube одоо нэг амжилттай биш л дээ. Бахан л хүн үзэж байгаа. Гэхдээ яах вэ? Өөрийнхөө ботсон зүйлийг үйлдэл болгоод хийсэн нь энэ нь бол амжилт үр дүн. Тэгээд одоо юу хамгийн түрүүнд юу бодогдож байна гэвэл аавын хэлсэн үг. Миний охин чи анхудаа амьдарч үзэж байгаа. Тийм болохоор зүгээрээ гэж аав хэлсэн. Тийм үг надаа маш гүн орсон. Яагаад гэвэл тиймээ бид бүгд анх удаа л амьдарч үзэж байгаа. Хүн байж анх удаа үзэж байгаа. Тийм болохоор алтхын ч тэр бидний бодож төсөөлж мөрөөдөж байгаа зүйл бүтлгүүдэх нь ч тэр зүгээр. Үнэхээр зүгээр. Үндэ би бас энэ бичлэгтээ юу ярихаач мэдэхгүй байна. Цэцэн мэрэгэн ухаантай хүс яриад
манайхаа амьдралын философи яриад яг ямар учиртай юм болов? Энийг ч бас үнэндээ ойлгохгүй байна. Хаяа яг ийм өдрүүд байдаг. Үнэхээр яг өөрөө хийж байгаа, бодож байгаа, ярьж байгаа энэ зүйл маань зөв юм болов гэж одоо миний энэ хүрхцээг эсвэл цаашаагаа явах тэр замууд маань зөв байх болов? Зүгээр л зөв үү буруу юу гэдэгт дээр л хамаг оюун ухаан төвлөрчдөг. Гэтэ энэ нь хамаатай гэж үү? Би зөв амьдрах ёстой юу? Би буруу амьдрах ёстой юу гэдэг үнэндээ ямар ч хамаагүй юм шиг. Тийм үү? Тийм үү гэж би яг хүнээс асуухгүй л тгий. Асуух ч хүн надад бараг байхгүй баг. Би өөрөөсөө л асуудаг. Тэгтэл эцсийн сүлд нь хариулт байдгүй. Зүгээр л амьдр гэж хэлдэг. Миний доторх март чи зүгээр л амьдр. Зүгээр л өргөлжлүүлэн амьсгалж, өргөлжлүүлэн хийх зүйлээ хийж, өргөлжлүүлэн мөрөөд. Тэгээд идэг үгийг дахиад тэгээд иж хэлж байна. Өргөлжлүүлээл явж л байна да. Миний энэ явж байгаа зам одоохондоо л сайхан гэж хэлэхгүй, бас муухайч гэж хэлэхгүй. Зүгээр л дундаж асуудал гарвал тэр асуудлаа шийдээд жаргалтай гоё амьдралын энгийн мөчүүдийг таашаагаад тэнгэрүүд хараад чи чаднаа гэж өөртөө нэг хэлчихэд л явж байна. Магадгүй өшөө цаашаага 10 жилийн дараа, магадгүй 20 жилийн дараач үнэхээр давахгүй юм шиг хүнд хэцүү үед ирэх бах. Эсвэл хагартлаа баярлаж би энд хүрлээ штэ гэж өөрөөрөө бахархах тийм жаргалтай өдрүүд ч ирэх бах. Энэ өдрүүдийг ирэхийг хүлээхгүйгээр өөрөө бүтээж биелүүлэх хэрэгтэй юм шиг бодогдож байна. Тийм болохоор л ингээд энэ замаар явж байна да. Амьдрах бас энэ энгийн өдрүүд үнэхээр сайхан юм аа. Үнэхээр хүн болж төрсөндөө баярлж байна. Тий. Магадгүй би одоо л амьдрах сайхныг мэдэрч эхэлж байгаа шиг байна. Тийм ээ. Амьдрах сайхан байна. Илүү зүлхүсгүй, илүү бүтэнгээр бүл намайг хайрлах хүмүүс, би ч бас тэднийг хайрлаж байгаа. Тэгээд надад мөрөдөл байгаа. Хийх хобби байна. Сурах зүйлс их байна. Энэ бүгдийг нийлүүлээд үзвэл үнэхээр нэрээ амьдрал гэдэг зүйл сайхан байгаа байхгүй юу? Сайхныг нь олж харуул сайхан зүйл зөндөө байгаа юм байна. Өмнөх би бол их хар бараан байсан. Тэгээд хар бараан байсан үеийг бодглохлоор бас өөрийгөө бүр цохиод авчмаар санагдчихэв. Гэхдээ одоо яг ингээд энд ирээд ингээд амьдрах сайхан гэж хэлээд ийм гоё сэтгэл хангалуун байгаа нь бол үнэхээр том ололт.